Чи өөрийнхөө хүсдэг зүйлийг авмаар байвал чи өөрийнхөө хүсдэг зүйлийг хийх хэрэгтэй. Get it, 17. They don't know me, son. Get it, 18. They don't know me, son. Get it, 19. They don't know me, son. Дэлхийн хамгийн чанга залуу гэж хоршлогддог ертөнцийн өнцөг болон бүрдэх залуучуудад урам зориг өгдөгөөрөө алдартай. Мөн тэрээр 24 цагийн дотор хамгийн их төрнийгний таталт хийсэн буюу нийт 4030 удаагийн таталтаар одоо хүртэл Гиннесийн рекорд эзэмшдэг Дэвид Гоггинс гэж хэмбэ. Мөн тос бичлэгэн дэх бүх мэдээллүүд түүний бичсэн Can't Hurt Me номноос гаралтай болно. Тэрээр Нью-Йорк хотод төрсэн бөгөөд түүний бага нас түүний амьдралын хамгийн хэцүү үе байлаа. Түүний эцэг Трүнис Гоггинс роликийн талбай эзэмшдэг байсан бөгөөд гаднаасаа харахад хариуцлагатай, чинэлэг, жихэн найрс хүмэд л харагдана. Бүр Дэвидийн найзууд хүртэл чам шиг авто болох юмсан гэдэг байв. Дэвид өглөө хичээлдээ явж, өөрөө аавынхаа роликийн талбай дээр шал угаах, нойл цэвэрлэх, хог шүрдэх, талбайг өнгөлөх зэрэг ажлуудыг оройны 12 хүртэл хийж өнгөрөөдөг байв. Гэхдээ түүний хувьд ажлаа хийх нь эсэргээрээ жаргал байв. Ажлын цаг дуусч 12 цаг өнгөрөхөд түүний эцэг жинхэнэ дүр төрхөө гаргаж ирдэг байжээ. Түүний эцэг архины гүн хамааралтай байсан бөгөөд Дэвид түүний байж болох хамгийн муу зүйл нэг хүн байсан бол тэр миний эцэг байх байсан гэж хүртэл хэлжээ. Орой бүр түүний эцэг Дэвид түүний ах, түүний ээжийг янз янзаар хүчрхийлдэг байв. Түүний эцгийн хувьд тэд гэр бүл биш. Зүгээр л түүний боолын хэрэгцээг хангадаг хангагч нар нь байсан байж. Шүн болгон амьдын 5 мэт өнгөрч өглөө нь юу ч болоогүй мэт ажиллаа хийдэг байсан эцгээ Дэвид Гоггинс чөтгөр хэмээн түүнийг дууддаг болов. Улмаар хэрэг даймжирч Дэвид биен дээрх хөөх няцнаасаа болж сургуулиасаа гарах хэрэг гарлаа. Үүнийг төвчлөхөд түүний ээж Дэвид болон Дэвидийн дүүг дагуулan нөхрөөсөө тусдаа гарав. Харин түүний нөхөр тоохчгүй хаа өрхийг чинь харъя да гэсэн аятай үлдсэн гэдэг. Тэд Барзилдах Индиана гих жижиг тосон руу нүүжээ. Гэтэ амьдрал улам л хэцүү болж байлаа. Тэнд 10,000 гаруй хүн оршин суудахаас ердөө 10хан гэр бүл нь өнгөт арьстан байв. Ядчихт 1995 онд KKK буюу өнгөт арьстуудын эсрэг цуглаа эд хүчээ авч байв. Түүний ангийн хүүхдээс эхлээд сургуулийн захирал нь хүртэл түүнийг гэж дууддаг байжээ. Түүнд туслах, найзалж нөхөрлөх хинч харамсалтай байсангүй. Хажуугаар нь ээж нь өдрийн 3 ажил хийж хоолой залхуулдаг байв. Түүний ээж удалгүй нэгэн залуутай танилцж ашгүй нэг сайхан амьдрах нь гэтэл гэрэлтээ сарын дараа түүний хойд эцгийн амийг хэн нэгэн бүрлэгчээ. Ихэн ийм их дарамт нь байхад Дэвид Гоггинс чадлаараа түүнээс тусламж авалгүй өөрөө бүхнээ хийдэг байв. Үсээ засалж чаддгүй учраас тэр өөрийнхөө үсийг нэг мөр хосож өдөр бүр шинэ хүмэт амьдрахыг хичээдэг болов. Дэвид багаасаа эхэлж бүхнийг дийлдэг, бүхнийг твчдэг, бүхнийг даван тоолдог хүмүүсийг шүтэн биширсээр иржээ. Above the Virginia countryside, PJ Scott Guerin makes his 90th jump. Another team member, still in free fall and unable to maneuver, plunges through Guerin's chute. Guerin falls for 3,000 feet and hits the earth at over 100 miles an hour. I was pretty badly injured. The guys got to me as quickly as they could and got me to the hospital, put an airway into my throat so I could breathe. Агаарын хүчний аврагч Скот Геринтэй тэрээр уулзахын өслөн болж ийш тийшээ түүнтэй хэрхэн уулзахыг сургалахын тулд залхан бүхэл бүтэн $500 үрж байсан удаатай. Ашгүй нэг түүнтэй холбогдсон түүнтэй 7 хоног бэлтгэл хийж болох уу гэж хэлтэл Скотч түүнийг зөвшөөржээ. Өдөржингөө дасгал хийж төвгийн хоол идэж өнгөрөгдөг байв. Тэр үед л Дэвид би яг түүн шиг болноо гэж л бодож байжээ. Гэхдээ түүний боловсрал энэ мэрэгчлэлд хангалттай байсангүй. 10 жилээ олон шалтгаанаар хам хум завсарлаж хальт сурж өнгөрсөн Дэвидийн хувьд түүний унших чадвар 4-р ангийн хүүхдээс
илүү цүү байлаа. Тэр үед Дэвид юу ч өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ухаарад ээж нь түүнд өдрийн 1 цагаар заах гэрийн багш авч Дэвид ч өдөр бүр шамдан хичээлээ давтаж эхэлжээ. Энгийн хүүхдээ 2 цагт сурах зүйл Дэвидэд 2 өдөр болж тусдаг байлаа. Улмаар тэрээр зоригдоо донтож нойр хоолгүй хідэн цахирч хамаагүй хичээлээ хийн суудаг болов. Түүний өрөөний залуу хүртэл ямар нэгэн зүйл өөр гэдгийг анзаарч эхэлжээ. Хэдэн сар хичээсний эцэст тэр агаарын өвчний шалгалт өгч тэнцсэн зоригтой нэг алхам ойртлоо. Гэхдээ зовлон ингээд дууссангүй. Агаарын өвчний бэлтгэл Дэвидэд хурцджээ. Хамгийн хэцүү даа маань Дэвид уснаас хөвгтлээ байдаг бай. Гар хөдлийг нь ууж, ус руу хайж, тэндээсээ мултрах, усан доторх эд зүйл зөөх, удаан хугацаагаар амьсгаагаа төгжих зэрэг нэлээд хэцүү даалгаврууд Дэвидийг шантрааж байв. Дэвид орой болгон эндээс сухтмаар санагдаж, 50 ч нойрсож чадалгүй, маргааш яаж давна гэсэн байдалтай болов. Цэлхүүтэн ус түүний бага насны травмаг хөдөлгөн улмаар богино хугацаанд зүрхний өвчтөж болж амжив. Эрүүл мэндийн шалтгаанаар хэд хоног бэлтгэлээсээ чөлөөлөгдсөн ч удалгүй Дэвидийг практик шалгалтуудад хангалтгүй оролцсон шалтгаанаар харамсалтай нь гэрлүүнд буцаахаар болов. Гэртээ ирж сарын $1000 цалинтай жомны хор цацдаг ажилтай болов. Тогтмол бэлтгэлээ хийх юм болж би амрыг харснаас болон Дэвид 80 кг-аас 136 кг хүртэл таргалжээ. Амттай шимтэй зүйлийг өдөр бүр идэж нэг хөдлөд байхгүй ажилтай болсон Дэвид эхэндээ жаргалтай л байлаа. Гэхдээ түүний дотоод хоолой түүнийг ингэж амьдрахтаа яах вэ гэж чангаасаар лээ. Угаасаа босоод ажилдаа явж, орой ирж, болж үтэхгүй юм ингээд зурагт үзэж, өдрийг ганцаараа өнгөрөөдөг болсон Дэвид үнэхээр л хэцүү амьдарч байгаа нь ойлгомжтой. Нэгэн өдөр тэр телевизээр нэг суваг тааруулахад Тэнгисийн цэргүүдийн талаарх сурчлагааг үзв. Мөн тэр сурчлагаан дээр ихэнх сайн ирчүүд ч даваад гардгөө аалтарт Тэнгисийн цэргүүдийн бэлтгэл болох 5-7 хоногийн талаар гарч байв. Зав, мод зөөгөөдөл, цэлхүүтэн усанд хідэн цагаар хөвдөх зэрэг хит хэцүү даалгаврууд Дэвидийг тухайн үедээ нэлээд л айлгав. 20 нөгөө талаараа тэр бэлтгэлийг даван туулж буй төгсөгч дэмжлэхийг үзсэн. Дэвидийн дотор нэг зүйл час гэ дасах шиг л болов. Яг энэ мөчтөнд 2 сонголт гарч ирлээ. 136 кг жол зайлуулагч $1000 цалинтай залуу байх уу? Аль эсвэл Тэнгисийн цэрэг болох уу гэсэн 2 сонголт. Яг уул манай 2 дахь сонголтыг сонгосон боловч элсүүлэгч нар чам шиг тарган хүн энд хоолноос бусдаар бол хэрэг болохгүй дээ. Яг хөө нэг ерөөсө тэгж хэлэх шүү за. Зөөрж байгаа хэтрүүлчлээ. Нэг удаа тэр нэгэн элсүүлэгчтэй уулзаад нөгөө элсүүлэгч нь за чи бас арай л тарган байна гэхэд Дэвид угаасаа ийм хариу сонсоод тасцсан штэ. Тийм учраас би чин сэтгэлээсээ Тэнгисийн зэрэг болмоор байна гэд түүнд ойлгуулад за чи тэгвэл 3 сарын дотор 50 кг дурвал чамаагийнхаа авч болж гин гэсэн бохоггүй юу? Гэтэл Дэвид өрөөнөөсөө гараад за зайлцэл миний туурна гэж юу хэлсэн үлгэрийн далаа гэж боджээ. Шоколадтай смутигээ бариад жом зайлуулах газар руу очиж ажилдаа оржээ. Яагаад ч юм тэр өдөр ердөөсөө бараг 10 дахь их жом хулхан амтан зэрэгтэй таарав. Тэгээд манай за ёстой ингэж амьдрч чадахгүй юм байна гэд тэр даруй ажлын машин унаад гэрлэг барьлаа. Түүний ажил олгогч хүртэл заалгаад хүй чи яав ив гэтэл Дэвид би юу н ажилласаа гарлаа. Чи надад өөрөө цэвэрлэгээ хэлж суудаатай. За тэгэл манай өөний Тэнгисийн цэрэг болох зам л ийхүү эхэлж байгаа юм да. Шууд л пүүзээ өмсөд л гарч 400 м-гүйгээд л гэртээ орж ирээд нэр хийтэл байлаа. Угаасаа Дэвид өмнө нь угаасаа ерөөсө гүйж байгаагүй юм фатка яваад байгаа штэ. Гэхдээ Дэвид нэг зүйлээ зорж заавал гүйцэтгэдэг төрлийн уучир тэр өөрийгөө нилээж шахан олон цагаар дугуй унах, сэлэх, гүйх, сунах мөн хөвтөж шахалт, суул зэрэг живний баахан дасгалуудыг хийж өнгөн жингээр 200-аас 300 удаагаар хүртэл хийдэг болсон. Өдөр бүр түүнд чи хангалтгүй гэсэн бодол түүний тархийг бүрхэж хөдөлмөрийн мангас болсон байв. Эцэст нь 3 сарын дараа нөгөө элсүүлэгч дээр очин 56 кг хөнгөн Дэвид Гоггинс Тэнгисийн зэрэг болоход бүрэн бэлтгэлээ хангалаа.
5-7 хоног бол 130 цаг тасралтгүй бэлтгэл хийх ердөө 2 цагийн нойртой ондог бэлтгэлийн програм. Секунд бүр жинхэнэ эр хүний сэтгэлийн ба биеийн төсвөр төвчрийг болио байя гэтэл нь тултан шалгадаг хөтөлбөр. Дэвид 1 жилийн дотор 3 удаагийн оролдлогоор 5-7 хоногийг давсан түүхэндх цорын ганц хүн. Ямар нэгэн бууж өгөх гэмтэл учирсан тохиолдолд эхнээсээ эхэлдэг энэ хөтөлбөрт Дэвидийн оюун санаа бэлэн байвч бие нь бэлэн байсангүй. Эхний удаа 2 хоноод л шилбэний ясны цувралт. 2 дахь удаага өвдөгний хугаралт. Эдгээр гэмтлүүд нь Дэвидийг үнэхээр зовоожээ. Нэг удаагийн ийм гэмтлээс олж 3-4 сар хүртэл завсралхан авах шаардлагатай байдаг байв. Дэвидийн 3 дахь орлогын үед нэг залуу тэслэг аймаа алдсан хэрэг хүртэл гарав. Сан Диегоч тохоо үедээ нэлээ хүйтэн газар нэмээд бороо ордогт бол нэгэн залуу бэлтгэлийн үеэр живжээ. 5-7 хоног тэр залуугийн харамсалтай аймаа алдснаас болж төлөвлөгөөнөөсөө 30 цагаар эрт дуусч дараачийн даваа болох алхалтын 7 хоног эхлэв. Түүний хөл гэмтэлтэй ч гэсэн тэр бүтэн хөлөө скотчтон даван тулжээ. Ингэснээр тэр 2001 оны 8 сарын 10-нд Тэнгисийн цэргийн сургуулийг амжилттай төгсжээ. Харамсалтай террористуудын дайралтаас болж түүний анд нөхөд амь өргөжжээ. Үүнд нь гашуудсан Дэвид нас орсон нөхдийнхөө төлөө олон чандвийн ажил хийж явандаа тэрээр эдгээр хэцүү зүйлийг давхад маш хэцүү байсан тул тэр өөрийнхөө хийх хамгийн хэцүү дасгалын дүрэл болох гүйлт хийж эхэлжээ. Нас орсон нөхдийнхөө төлөө тэрээр гүйж улмаар хэцүү сорилтуудыг Дэвид Гоггинс ирж хайдаг болов. Интернетээр дэлхийн хамгийн хэцүү гүйлтийн тэмцээнүүд гэж хайдал тэр Байтбодор гэх ультра маратоныг олжээ. Ер нь ультра маратон гэдэг энэ зүгээр энгийн маратон гэхдээ бүр амар хол газар гэсэн үг заяа. За би одоо ер нь ярьж өгье. Гадаа Цельсийн 49 хэм. Чиний урд 217-ны 26 км зам байгаа. Чи энийг бүтэн гүйж дуусчиж чи баринд орсон гэж тооцогдно. Энэ маратоны зохион байгуулагч руу Дэвид ярьтал чи 24 цагийн дотор ядаж 160 км гүйж чаддаг бол оролцол дээрдэ гэж дүнэлв. Дэвид харин дээдлэлдээ 30 км л гүйсэн туршлагатай байв. Дэвид хагасанд нь Сан Диегод гүйхэр болжээ. Яг та нөгөө нэг 160 км гүйж чаддгаа баталж иж одоо Байтбодорт орно гэсэн үг байхгүй юу? Тийм учраас тэрийн зөвшөөрөөд одоо юунд одоо нэг жижигхэн маратонд орох гэж байгаа гэсэн үг. Яг амар Байтбодор мөшлтэй зүгээр яг 160 км-ийн маратон. Буундун гарч Дэвид Гоггинс гүйж эхэллээ. Яг ихний 50-60 км айхтар зовлонгүй л хүрлээ. 110 дахь километр дээр хүртэл гэтэл нэгэн зүйл маш муугаар ирлээ. Дэвид дурдахдаа энэ бол миний мэдэрсэн хамгийн аимшигтай өвдөлт байсан гэж хэлжээ. Зандаа хий юм харж цонхий цагаан Гоггинс хальт бие засахаар болов. Тэр цусаар шээж алхах болгондоо хөлөө мэдрэхэ болсон байлаа. Ингэж их зовсон ч түүнд дахиж явах 50 км дутуу байв. Гэхдээ Дэвид үүнээс илүү гүйтсэн гэдгээ өөртөө сануулж аимшигтай олон зүйлсийг твцсэн адил энэ хүрээд зогсож болохгүй гэж тэр шийдлээ. Тэр хальт сууж өөртөөгөө ярилцвал за би юу ч гэсэн усч чадахгүй байна. Үүнийг яаж шийдэх вэ гэж өөрөөсөө асуув. Тэр саналаа төршиж усан за гүйн гэж чудлаан байна. Ядаж алхахыг игээд эхлээд 3 км алхлаа. Яг тэр үед би ихнэрээ намайг цагтаа амжиж ирэхгүй нэ гэсэн харцыг нь одоо хүртэл мартдаггүй гэж Дэвид хэллээ. Километр 130 хүрлээ. Дэвид хэлэхдээ 130 дахь километр хүрээд миний дотор нэг зүйл дүрлцэх шиг л болсон гэв. Дэвид миний оюун санаа, би, сүнс бүгд нэг зүйлийг шийдсэн байсан. Тэд намайг бууж өгөхгүйг мэдчихсэн. Тэр бууж өгөх байсан залуу аль хэдийнэ үхээд оршуулгадаад алга болсон. Би хэрвээ чадахгүй бол эндээ өөхөд бэлэн байсан. Гэхдээ юу ч гэсэн би үнийг давна гэж шийдсэн. Түүний эхнэр түүнд болох хэрэгтэй гэснээс хойш Дэвид сүүлийн 30 км тасралтгүй нэг хурдаар гүйж эцэст нь баринд хүрлээ. Иргэн тойронд нь түүнийг амьд байгаад нь эргэлзэж бүгд л түүнийг алмаарч байлаа. Харин Дэвид барианд ирсэн цагтаа түүний хөл юу юугүй тасрах гэж байгаа мэд өвдөн
Илэг бүр нь авах юмгүй өвдөж бүр үхэх дээрээ тулсан байв. Эхнэр Дэвидээс яаралтай энэлэг явахыг санаалтал Дэвид үгүй. Яг энэ мөчөд яг энд би энэ өвдөлтийг мэдэрмээр байна гэжээ. Дэвид хэлэхдээ худал хуурмаг байдлаас би жинхэнэ нэгэн болсон. Би бол жинхэнэ тэгсэн зэрэг. Би энэ бүх зовлонг жинхнээсээ давж ирсэн. Ямар ч үлгэр худал хуурмаг түүх биш. Бодит түүх. Дэвид энэ байдлаараа хичээж 3 удаа Байтбатар маратонд оролцож дуусгажээ. How was the heat for you? I didn't even notice it. Удалгүй Дэвид 24 цагийн дотор хамгийн их төрний таталтын рекорд тогтоохоор шийдэж 2 удаа бүтлгүйдэв. Хэдэн сар бэлтгэл хийж нийтдээ 12,000 удаа төр нэгтэж түүний 3 дахь оролдлого ирлээ. Гэхдээ Дэвидэд энэ бүх хугацаанд хэцүү үед ганц л бичлэг түүнд уран зоригийг сануулдаг байв. Тэр энэ бичлэгийг хэдэн цагаар тоглоулан эцэст нь 4030 удаа таталт хийн. Дэлхийн үнэмлэх вэ эвдэг дээгүүр рекордыг эзэмшив. Гэхдээ түүнд тэр бичлэг ямар учраас уран зоригийг өгөө. Тэр бол Рокки кинон дээр Рокки Балбоа Аполло Крид 2-ын дулаан 14 дахь раундын хэсэг. Рокки хэд хэдэн удаа Аполло Крид цохиж унгав. Түүний дасгалжуулагч фэнүүд нь хүртэл одоо болноо гэж түнд хэлж байлаа. Роккиг нам хидэл цохиж унгатал Аполло Крид ялсан мэт гараа өргөн зогсдол Рокки дахин нэг удаа босч ирсэн байхыг харав. Аполлогийн тэр үед гаргасан царай Дэвидэд орм өгчээ. Дэвид хэлэхдээ Рокки зүгээр л босч ирж буй хэсэг. Тэр ялж байгаа ч зүгээр л түүний бууж өглөө босч ирэн зогсож байгаа нь Аполлогийн сүнсийг зайлтал авч буй хэсэг. Аполло чи одоо юу гэж вэ гэсэн царай. Би Рокки байхыг хүссэн. Урд нь юу ч байсан босч ирж нүүр тулж би тэр залуу. Би үүнийг чин сэтгэлээсээ хүссэн. Би өөрийгөө хэцүү зүйл нүүр тулах болгонд өөрийгөө цохиулан босч ирж байгаагаар төсөөлдөг. Надад ялах нь хамаагүй. Би анх энэ бичлэгийг үзэхдээ миний түүх хэрвээ тэр тэнэг тархан ичимхий найдваргүй амтнаас тэнгисэн зэрэг болвол ямар вэ гэж бодсон. Тэр үед яаж мэдрэгдэх бол энэ доод цэгээс хүн төрлөختний хамгийн агуу эрчүүдийн нэг болвол ямар вэ гэж би бодсон. Яг уу зарим хүн дутхгүй л байх л та. Гэхдээ ямар 136 кг сэлж гүйж чаддгүй залуу өөртөө бууж өглөгүй энэ хоол явах байсан бэ гэж би бодсон. Дэвид Гоггинс энэнийхээ талаар бүр 2 ном бичиж хоёулаа одоогийн бестселлер болсон байлаа. 2018 онд Дэвид Американизм шагнал буюу эх орныхон төлөө зүтгэж олон түмнээ хүндлэгдсэн хүнд өгдөг маш хүндэт шагналын эзэн болсон юм. Энэ бичлэгийг Дэвид Гоггинсын тухайн үеийн шагналын ярианы хэсгээр өндөрлөе. First off, I'm very humbled to be up here talking to you all today. For a living, I'm a motivational speaker, and I speak to thousands of professional athletes, from the biggest names to the smallest names. This is the first time in my life I got nervous to speak in front of a crowd. I'd like to thank the VFW very much for giving me this award. It means more to me than anything I've ever received in my entire life. I'd like to thank my grandfather, Sergeant Jack Gardner, who is now deceased. This would be the happiest day of his entire life. I'd like to thank my mom up here, who
I'm gonna end you with this right here. I have the most respect I can possibly muster up for all of you in this room. I know what it takes to be a combat soldier, and I used to look for courage. I thought courage was a man who won the Medal of Honor. It is. But courage is a man who's willing to put those boots on every single day of his life to go out there and fight for this country when nobody even knows what the hell they're doing or where the hell they're at. You do it for the man beside you. Thank you. I just left the studio, did 24 songs.